анхаар үзэж байгаа туулагч савхандаа баярлалаа. Бид хөтөлбөрөө зочин цагаар үргэлжлүүлэх гэж байна. За энэ удаад манай студид Өмнөгов аймгийн залуучуудын хөгжлийн төвийн зохицуулагч Болор Эрдэнэ. За мөн Орхон аймгийн залуучуудын хөгжлийн төвийн нийгмийн ажилтан лавг сурнаар урилдан оролцож байгаа дурлага хүлээвч хүрэлцээрсэн та бүхэндээ баярлалаа. За үзэгчдээр бас сайн мэдж байгаа Монгол Улсын засгийн газар болон нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан хамтраад залуучуудын хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байгаа. За ер нь бол залуучуудын хөгжилд юу чухал шаардлагатай юм бэ гэдгийг бас энэ төсөл хөтөлбөрийн хүрээнд олон нийтэд танилцуулах. За шаардлагатай зүйлээр нь залуучуудаа хангах энэ ажлыг бас хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа гэж хэлж болно. Ер нь яагаад тийм хөгжлийн төвийг аймаг бүртд юм бэ? Байгуулах хэрэгтэй гэж үзсэн болоо ямар хэрэгцээ шаардлага байсан юм бэ гэдгээс яриа эхлэх үү. За энэ өмнөд тусын өдрийн мэндийг хүргэе. За. Швейцарын хөгжлийн агентлаг Люксембургийн засгийн газрын санхүүжилтээр нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сангаас залуучдын хөгжлийн хөтөлбөрийг Монгол улсад хэрэгжүүлж байгаа. За энэ хөтөлбөрийн хүрээнд нийт 11 аймаг, 3 дүүрэг, 2 сумын хэмжээнд бол яг энэ хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж 244 мянган гаруй залуучууд хүрч ажиллана гэсэн юм хөтөлбөр байнамаа. За тэгээ энэ хөтөлбөрийн маань яагаад Монгол улсад хэрэгжүүлэх болсон юм бэ? За нэгдүгээрт Монголын залуучууд дийлэнх хүн амын 38.5% эзэлж байна. Одоо идэвхтэй хоомд 38.5% эзэлж байна. Хоёрт бол залуучууд маань дан ганц мэрэгжлийн эзэмшээд одоо тэр амьдрах тэр нийгмийн хурцтай өөрчлөлтөнд дасан зохицох тэр чадварыг бол даван туулахад бас саад бэрхшээл тулгарч байна. Залуучууд маань тулгамж байгаа асуудлууд бол их байна. За тийм учраас зайлшгүй энэ хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлье. Энэ хөгжлийн хөтөлбөрийн зорилго маань бол залуучуудынхаа нийгмийн хөгжлийг дэмжих зорилготой тэдний санаачлах, идэх оролцоог нь дэмжиж одоо үйл ажиллагаа явуулах. Ийм нэг хүний эрхийг нь одоо дэдлэгтэй. Хүний эрхийг нь хангах тэр боломжийг нь бий болгох зорилготойгоор ерөнхийдөө бол хэрэгжсэн юм хөтөлбөрүүд байна. Тийм шаардлага бол байсан байна гэсэн тийм үү? Тэгээд энэ дээр бас нэмэхэд бол залуучуудын хөгжлийн одоо хөгжүүлэх талаар ерөнхийдөө бид уламжлалт хандлагаар яваад байсан. Ерөнхийдөө залуучууд манай асуудал юм байна те, ажилгүй байгаад байна, залуучууд залахгүй байгаад байна, за залуучууд оролцохгүй байна ч гэдэг юм уу те. Асуудал юм шиг хараадсан. Тэгэхээр манай хөтөлбөрийн манай одоо төслийн гол зорилго бол залуучууд бол нөөц боломж юмаа гэдэг нөгөө эргээд олон улсын түвшинд арай энэ аргаар явах юм бол илүү үр дүнд хүрэх юм байна гэсэн тэр дэвшилтэд аргуудыг илүү бас одоо Монголдо оруулж ирэхтэй тэр аргыг одоо Монголын хөрсөнд буулгах ч гэдэг юм уу тэр талаараа илүү бас бусад хөтөлбөр бусад зүйлүүдээс илүү одоо онцлог байсан гэж хэлж байна. Өмнө нь бол одоо залуучууд маань туршлагагүй байна. Тэднэрт одоо ямар нэг үүрэг хүлээх чадваргүй байна гэж хардаг байсан уламжлалт арга барил тийм ээ. Одоо энэ хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа энэ арга барил маань бол хүний эрхтэн суурилсан. Өөрсдийнх нь идэвхтэн эрхтэн суурилсан. За тэгчээ тэр залуучууд маань одоо юу гэдгийг боломж юм аа. Залуучууд бол одоо өөрчилж чадна, бүтээж чадна, хийж чадна гэсэн энэ аргачлалыг бол Монгол улсад одоо анх удаа тийм ээ. Залуучуудыг одоо яг Монгол Улсын засгийн газраар нь дамжуулаад энэ залуучуудын хөгжлийг дэмжих юм тогтолцоо бий болгож байгаад нь бол энэ төслийн гол зорилго болчиход байна. Энэ төсөл хөтөлбөр хэрэгжээд бас баггүй хугацаа өнгөрсөн байна. 2013-оос хэрэгжиж эхэлсэн гэдэг маань за 3 жил гаруй хугацаанд хэрэгжсэн байна шүү дээ. Тэр ер нь ямар үр дүнг авчирж байна? Яг залуучууд хөгжлийн төв гэхээр яг ямар үйл ажиллагаа явуулж байна? За энэ төслийн хүрээнд болохоор түрүү хэлсэн тий 11 аймаг 3 дүүрэг 2 суманд залуучуудын хөгжлийн төв байгуулагдсан. За энэ хөгжлийн төв бол яг залуучуудын түрүү хэлсэн яг дэвшилтэд дараагаар тэдний одоо өмнө нь бол одоо залуучуудад ийм юм хэрэгтэй байна. За залуучууд ингэ хэрэгтэй байна гэдэг дээрээс нь залуучуудад зориулсан үйл ажиллагаа явагддаг байсан бол за манай төв бол доороосоо бид нар ийм юм хүсэж байна. Биднэрт одоо юу гэдэг те бидний ийм эрх зөрчигдөөд байна. Тийм учраас бид нар ингэх хэрэгтэй байна ч гэдэг юм уу. Үйл ажиллагаа санаачлал бол дандаа доороосоо ерөнхийдөө ардчлалын зарчмаар явагдаж байгаа гэсэн үг. За тэгээд жишээ нь за манай аймаг дээр жишээ авч ярих юм бол манай аймгийн залуучууд хөгжлийн төв бол 2014 онд байгуулагдсан. За байгуулагдсанаас хойш нийт за нэг давхарцсан тагаар 20 мянган залуучуудад үйлчлэгээ үзүүлээд байгаа. За өнгөрсөн онд бол 10 мянган залуучуудад үйлчлэгээ үзүүлсэн. Энэ онд бол 8 мянган залуучуудад ерөнхийдөө үйл ажиллагаа маань хүрсэн. Тэгэхээр бид нар яг одоо энэ залуучууд одоо энэ төр засгаас одоо бидрэлж гэсэн үйл ажиллагаа явуулж байна гэдэг. Яг энэ үйл ажиллагаанууд маань одоо энэ тэр төвүүд маань тэр залуучуудад хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоод ирсэн. Өөрсдөө оролцоод бид нар өөрсдөө оролцох тэр боломжийг нь хангаад өгөх бол залуучууд бол өөрчлөгдөж чадах юм байна. Тэдний хандлага өөрчлөгдөх юм байна. Тэд нар мэдээж нийгмийн хөгжилтэй болох юм байна. Одоо наад захын хөгжлийн төвд явуулдаг үйл ажиллагаа нь бол
амьдрах ухааны сургалтууд тийм ээ. Амьдрах ухааны сургалтуудын одоо нэг модуль сургалтын тэр зорилго нь бол хүнтэй одоо үр дүнтэй харилцаа тогтоох, өөрийнхөө тэр өөртөө ихтэй байдлыг бий болгоход одоо ямар чадвар хувинд залуу хүнд байх ёстой юм бэ гэдгийг бол тэр олж авах тэр боломжийг нь бүрдүүлж байгаа юм төв байгаад байгаа. Одоо энэ хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа яг тэр залуучуудад хүргэж байгаа үе таалга нь бол залуучуудын хөгжлийн төв болоод байгаа юм. Тэгээд залуучууд өөрсдөө хүсэлт гаргаж очих нь юу нэр байдаг юм. Зүгээр магадгүй үйл ажиллагаа та нар өөрсдөө залуучуудыг татах юм уу? Залуучууд өөрсдөө танаа төвд хандах юм уу? За эхлээд бол байгуулагдаад нэлээд одоо юу гэдэг нь баг басан. Ягаад тэгэхээр нөгөө нэг оролцох ёстой, ингэх ёстой, тийх ёстой гэсэн хандлагаар явж исэн учраас нэг ёсондоо одоо юу гэдэг нь залхах ч юм уу идэх оролцоо нэлээд баг байсан. За ерөнхийдөө бид нар бол бас ингээд боломжоор хангаад ингээд яваад ирэхээр бол үр дүнтэй оролцоотой. Тэд нар нэг зүгээр бэлэг тэмдэг байдлаар оролцох юм уу? За энэ сургалтанд нэг суусан болоод өнгөрий ч гэдэм үү? Тийм байдлаар биш. Энэ сургалт надад хэрэгтэй юм байна шүү гэж ирснээрээ нөгөө нэг гарах үр дүн нь эргээд эерэг болоод илүү тогтвортой болж ирсэн гэсэн. Ер нь ямар төрлөөр залуучуудад та бүхэндээ зөвлөгөө мэдээлэл өгч чадаж байна? Та нар өөрсдөө яаж боловсрогдсон тийм ээ? Өөрөөр хэлбэл залуучуудын төвд хэн ажиллаж байна? За залуучууд хөгжлийн төвд бол ерөнхийдөө ажилтнууд бол жилд 2-3 удаа тий 3-4 удаа бараг чадварчуулах сургалтуудад хамрагдаж байгаа. За ажилтнууд болохоор хүний эрхэд суурилсан хандлагаар үйл ажиллагаа яаж явуулах юм. За тэгээ гендрийн мэдлэг тий. За өөр одоо амьдрах ухааны ур чадвар гээд маш олон төрлөөр бол мэрэгшүүлэх сургалтанд хамрагдсны үндсэн дээр одоо залуучууд хөгжлийн төвд ажиллаж байгаа. За залуучууд хөгжлийн төвд бол зохицуулагч, нийгмийн ажилтан, за амьдрах ухааны багш гэсэн ийм 3 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. За залуучууд хөгжлийн төвийн үндсэн үзүүлж байгаа үйл ажиллагаа гэх юм бол амьдрах ухааны боловсрол олгох, за залуучуудад бас мөн эрүүл мэнд нөхөрч эрүүл мэндийн зөв мэдлэг мэдээлэл олгох, зөвлөгөө өгөх, за мөн залуучууд хөгжлийн төв тэн дээр залуучууд хөгжлийн төвгээ залуучуудаар нэгэнд овоглсон байгаа учраас залуучууд тэнд ирээтэй за магадгүй нэг гитар сонирхож байгаа залуучууд ирээд уулздаг ч юм уу те сонирхлын клуб, за дэмжих хүлэг ижлэхэн асуудалтай ажилд орох гээд байгаа те бүгдээрээ ажилд орох хүсэж байгаа залуучууд бол нэг дэмжих хүлэг олгоод бүгдээрээ ажилд орохын тулд биднэрт ямар одоо мэдлэг ур чадвар шаардлагатай байна, бид нар тэрийг яаж болж болох уу ч гэдэг юм уу те тийм байдлаар ерөөхдөө үйл ажиллагаанууд явагдаж байна. Тэгээд дээрээс нэмээд хэлэхэд бол тэр залуучуудыг л одоо чөлөө цагаа зөв боловс өнгөрүүлэх тэр ээлт орчныг бий болгоод байгаа. Яг одоо тэр хүний эрхийг дээдэлсэн. За одоо өөр юу гэдгийг улс төрийн болон ямар нэгэн шашны тийм ялгуурлан гадуурхал байхгүй. Залуучуудын хөгжлийн төвөөр одоо тэр хэн ч үйлчлүүлэх боломжтой. Яг бүх залуучуудад одоо эерэг тэр хүний эрхийг дээдэлсэн, тэр өөрсдийнх нь сайн дурын үндсэн дээр ямарваа нэгэн үйл ажиллагаа өсөл ирмэлцэлтээр нь тулгуурлаж үйл ажиллагаа явуулдаг юм төв байдаг. За тэгээд одоо жишээ нь бол те залуучуудын хөгжлийн төвийн тэр ажилтнуудын талаар ярьлаа. Энд бол төв болгон дээр бол зохицуулагч, нийгмийн ажилтан, амьдрах ухааны сургагч багш гэсэн 3 хүн ажиллаж байдаг. За бид нэр саяхан бас залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэлцүүлгүүдийг бол хөгжлийн төвөөс бас гардаж хийсэн байгаа. Тий. Ер нь залуучууд юу хүсэж байна? Ер нь залуучуудад одоо бид нар юу гэдэг нь тий боломж олгохыг л хүсэж байгаа. За. Тий. Одоо энэ дэр нөгөө нэг дэвшилтэд арга маань яригдах нь л да. Яг одоо дэвшилтэд аргачлал залуучууд юу хүсэж байна вэ гэдэг. За одоо тэр юу гэдэг уламжлалт арга барил маань одоо юу гэдэг залуучуудыг яаж хардсан юм бэ те. Одоо бол тэр залуучууд боломж өгөөд тодорхой хэмжээний бас эрх мэдэлжүүлээ тэр хөгжих хийх боломжийг нөгөөд ингээд ирэхээрээ нөгөө залуучууд маань өөрсдийгөө хөгжүүлэх. За тэр одоо тэр хэрэгтэй мэдээлэлээр өөрийгөө цэнэглэх тэр зүйлүүдийг бол их хүсдэг. Магадгүй яг үнэхээр залуучууд хөгжлийн төвд хандаад амьдрал нь эрс өөрчлөгдсөн ч гэдэг юм уу тийм ээ. Тийм залуучуудын жишээ ер нь хэрвээ. За ерөнхийдөө байгаа бодит түүхийн жишээнүүд бол байгаа. За одоо юу гэдэг нь те өөр хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын жишээн дээр авч үзье л да. За манай одоо нөгөө хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын дэмжих хүлэгт явж байгаа. Мэдээж нөгөө нэг тэр хүмүүс бол нийгэмтэй харилцах, бусдад адилхан нийгмийн амьдралд оролцох юу байгаад байна шүү дээ. Ирэх нь агуулгадаад байгаа хэрнээ тэрийгээ тэр болгон эдэлж чаддгүй те. Тэгээ тэр хэрэгцээнд хоригдлагдаад байна. Тийм учраас яг залуучууд хөгжлийн төвөөр дамжуулаад тэр эрхийг эдлэх боломжийг олгосноор тэр хүмүүс өөрсдөө нэхтэй. За залуучууд хөгжлийн төв болохоор одоо нөгөө залуучуудын зөвлөл гэж дэрэгтэй байгаа. Одоо нөгөө төрөл бүрийн залуучуудын одоо юуг нь төлөөллийг хангах үйл байдлаар одоо бүрэлдэхүүнтэй тийм зөвлөл байгаа. Тэр яваандаа бүр те эхлээд одоо юу гэдэг нь өөрийгөө танилцуулах чадваргүй ч гэдэг юм уу тийм бүр хичмхий байсан бол яваандаа бүр одоо бүр цаад хөгжлийн бэрхшээлтэй залуучууд гэсэн тэр бүлгээ төлөөлж одоо дуу хоолойгоо илэрхийлэх хэмжээний тийм чадвартай болсон залуучуудын жишээ бол байгаа. Чи дурдаач. Залуучуудыг одоо юу гэдэг
яагаад оролцох хэрэгтэй юм бэ те? Би яагаад энд оролцох хэрэгтэй юм бэ? Би яагаад танаа хөгжлийн төвд очих хэрэгтэй вэ? Үйл ажиллагаанд хамрагдах би яагаад өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй вэ? Тэр талаас нь нэрвэл өмнө нь бол залуучуудыг одоо нэг тийм ерөөсөө нэг бүхэл юм болгож хараад байсан. За тэр залуучуудыг тэгж ингэж нэг бүхэл болгож харж исэн бол одоо бол төрөний лавгааг хэлсэн. Олон төрөл бүлэг туваагдж байна. Тэгээ мэдээж хөгжлийн төвийн үйл ажиллагааг тэр бүлгийн залуучууд төрөхийн тулд төлөөллүүдийн дуу хоолойг сонсох хэрэгтэй. За төлөөлж байгаа хүмүүс маань нэгдүгээрт яагаад оролцох хэрэгтэй юм бэ гэхээр тэр тухайн одоо нэг ямар нэгэн бүлгийг би төлөөлж тэнд оролцож байна. За хоёрдугаарт өөрсдийнхөө эрх ашигын төлөө өөрийнхөө одоо тэр эрхээ эдлэх боломжийг нь олгохын төлөө би оролцох хэрэгтэй юм байна. За гуравдугаарт нь юу ярих гэж байна вэ гэхээр миний эрх хаан зөрчигдөд байгаа юм. Бид нэр яагаад одоо юу гэдэг те хаан зөрчигдөд байгаа юм. Тэрийг бол бүр ингээ ойлгохоо өөртөө ингээд яг тэтгэлэн сайн олж хараагүй байдаг. За тэгээд тэр зүйлүүдийг ингээ олоод хараад ирэхээр өөрийгөө оролцох, хөгжүүлэх за бидэрт ямар боломж вэ тэр зүйлүүдийг бол тодорхой гаргаж байна. Жишээ дүрдэж гэсэн шүү дээ. Тэгэхээр за манай дээр бол нэг хүний жишээ байна. За одоо юу гэдэг нь те өөрөө тийм байж байгаад өөрийгөө өөрчлөгдөд бусад төлөөлөл хангасан. За жишээ нь Дорногой аймгийн залуучууд хөгжлийн төв дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ залуу ээжүүдийн дэмжих хүлэг гэж байгуулагдаад тэр хүмүүс одоо юу гэдэг нь те эхлээд дотооддоо тэр яг зөвхөн бүлгийнхаа дотоодд өөрсдөө чадварчуулах ч юм уу тийм арга хэмжээнд хамрагдаад яваандаа бүр юу гэдэг нь те төрийн бус байгууллага болтлоо тийм залуучууд хөгжлийн үйл ажиллагаан дээр боожсэн байгаа байхгүй. Яг тэр зөвхөн одоо юу гэдэг нь те тэр хүмүүс бүлэг хоорондоо чадахчих биш бусад одоо хөгжлийн бэрхшээлтэй залуу ээж аавуудад ер нь юу тохиолдоод идэв те тэднийг яаж дэмжих юм гэдэгт дуу хоолойгоо нэгтгэх тийм төрийн бус байгууллага хүртлээсэн тийм жишээ байна л да. Өөрөөр хэлбэл залуучууд хөгжлийн төв залуучуудын боломж боловсролцоог нийгэм таниулаад залуучуудыг өөртөө мэдрэх тэр боломжоор хангаж өгөх юм байна гэж ойлголоо. Магадгүй 11 аймагт 3 дүүрэг нэг дурддаж байна тийм үү. Тэгвэл одоо өөр залуучууд хөгжлийн төв байгуулагдаагүй аймагтайгаа харьцуулъя. Тэдний залуусын оролцоо ямар нь хөгжлийн төв байгуулсан аймгийн залуусын оролцоо ямар хэмжээнд байна тийм ээ. Тэгэхээр өөрөөр хэлбэл нөгөө төвгүй аймагуд маань одоо тэр шаардлага мэдрэнэ гэсэн үг шүү дээ тийм ээ. Ямар харьцаа байна? Харьцаа байлгүй яах вэ? Одоо төсөл маань хэрэгжээд 2-3 жил ажилласан тийм ээ. За тэгээд нэгдүгээрт бол анх одоо яг төвийн үйл ажиллагааг нээгээд төвийн нээлтийг хийгээд ингээд ажиллаж байгаа. За залуучуудын хөгжлийн төв байгуулагдсан. Ингээд залуучуудад чиглэсэн ингээд үйл ажиллагаа явуулахын төв байдаг. Байгуулагдлаа гэж ярихад бол одоо нөгөө залуучуудын асуудлаар ярьж эхэлж байна. Өмнө нь бол энэ талаар одоо огт ярьж байгаагүй. Монгол улсад бол яг засгийн газраас ингээд залуучуудын хөгжлийг дэмжих юм бүтцтэй болж байна гэсэн талаар бол өмнө нь яригдчих байгаагүй. Тэгээд залуучуудын хөгжлийг дэмжих юм төв байгуулагдсан залуучууд руу чиглэсэн үйл ажиллагаануудыг явуулж байна. За ямар нэгэн тийм дэмжих бүлэг, сонирхлын клуб ганцаарчсан мэдээлэл зөвлөгөө тэр зүйлүүдийг хүргэж өгч ажиллаад ямар нэгэн тодорхой бодиттой өөрчлөлт гарч байна. Энэ зүйлийг бусад аймагуудтай харьцуулахад бол 11 аймаг төсөл хэрэгж байгаа тийм. Үлцэн 10 аймагт нь одоо залуучуудын асуудлаар яриаггүй байж магадгүй тийм ээ. Залуучуудын асуудлыг одоо яг төдийлөн яг тэр хэрэгцээг нь тодорхойлж гарч ирээгүй. Тэгээд нөгөө нэг төсөл хэрэгжсэн аймагуудад илүү ийм зүйл анзаарагдаад байгаа юм шиг санагдаж байна. Залуучууд өөрсдөө одоо юу гэдэг нь боломжийг бий болгосноор өөрсдөө дуу хоолойгоо илэрхийлэх боломж бий болгож байна. За тэрний нэг жишээ гэх юм бол одоо нөгөө нэг төсөл хэрэгжсэн одоо аймагуудаас одоо сүүлийн мэдлэр хэд болчиход байгаа 3-4 болчиход тий. Аймагтаа одоо залуучуудын хөгжлийн хөтөлбөрийг батлуулах тий. За тэгээд тэр хөгжлийн хөтөлбөртөө зориулаад аймгийнхаа төсвөөс одоо юу тавиулаад биднэрт ийм зүйл шаардлагатай байна. Биднэрт ийм одоо хэрэгтэй байна. Бид нар ийм ирэх байна. Энийг ингэж эдлэмээр байна. Ийм үйл ажиллагаа болмоор байна гэд хавцангуу дуу хоолойгоо бас одоо илэрхийлж эхэлсэн гэж хэлж байна. Тэр бол наад захын хэрэгцээ байгаад байгаа. Одоо Өмнөгов аймгийн жишээн дээр хэрвэл Өмнөгов аймагт залуучуудын хөгжлийн 3 төв байгаа. Улсын хэмжээнд байгаа. Нэг аймагт 3 төв байгаа нь манай Өмнөгов аймаг байгаа. Хамбогд, Цогццээ гэсэн залуучуудын хөгжлийн төв манай аймагт сумдуудад байдаг. За мэдээж Хамбогд, Цогццээ сум маань өөрөө их онцлогтой уул уурхайгаа түшгэлсэн олон залуучуудын төвлөрөл ихтэй. Ийм сум байдаг. Тэгээд жишээ авч ярих юм бол тэнцээ бол ажлын мэргэжлэрээ очсон ажиллаж байгаа залуучууд бол их байдаг. Наана нь бас ард нь өрхөж идэг нөгөө нийгмийн хөгжил тэр зүйл маань өрхөдөд байдаг. Тэр хөгжлийг дэмжих чиглэлээр бол хөгжлийн төв маань байгуулагдаж байгаа сумдуудад. За Хамбогдын жишээ бол те оюутлогоо гэдэг компани байна. Оюутлогоо компани маань бас яг залуучуудад хэрэгтэй энэ хөгжлийн төв бол хэрэгтэй зүйл юм байна гэдгийг олж харснараа бас тэр оюутлогоо санхүүжилтээр Хамбогд сумын залуучуудын хөгжлийн төв маань
үйлчлэгээ Яг анх бол Швейцарын хөгжлийн агентлаг одоо Нобель хүн амын сангийн санхүүжилтээр хан богд дээр байгуулагддаг тий залууч цогц цэций 70 залууд хоёр дээр байгуулагдаад за ингээд тэр төвийн үйл ажиллагааг ингээд үнэхээр хэрэгтэй юм байна ийм одоо бас байгуулах шаардлагатай юм байна гэдгийг харсны үндсэн дээр хан богдод сүүлд бол оюу толгой санхүүжүүлээд бас энэ залуучууд хөгжлийн төвийг. Тэгэхээр энэ хоёр сумын жишээн дээр бас нэмээд ярих тий. Сая засаг даргын мөр хөтөлбөрт бол яг одоо Өмнөг аймгийн хэмжээнд бүх сумыг хүүхд залуучдын соёл мэдээллийн төвтэй болгоё гэсэн бас тийм заалтыг бол оруулсан байгаа. Зүр ийм зүйл сонирхолтой байна л да. Өөр зэрэгтэл бол залуучууд хөгжлийн төвд хандсанараа өөрийнхөө мэдрэх төр чадвар, чадамж илэрхийлэх гэдэг юм хөгжчлөө. Эргээд яг ажлын байртай болгох шиг юм уу? Ажилтай болгох тийм боломж нь юу хэрэг вэ? Хөгжлийн төвийн зорилго бол яг залуучуудын тэр нийгмийн хөгжлийг дэмжих гэж байгаа. Бид нар бол яг ингээ төв байгуулагдсан дараа залуучуудыг шууд ажилтай болгоод чадахгүй шүү дээ мэдээж боломж үзүүл тийм ээ. Шууд эрүүл мэндийг одоо буйн эрүүл болгоод байж чадахгүй тийм ээ. Тэгэхээр тэр залуучуудын одоо төвийн маань зорилго бол одоо бүх тэр залуучуудын одоо эрэг зам бол бүхий тэр За тэгээд энэ дээр бас хэлэхэд бол шууд ажилд оруулах боломжгүй ч гэсэн тэр залуучууд чадварчснараа өөрсдөө ажлын байраа бий болгож байгаа жишээнүүд бас байгаа. За хан богд дээр ихэд залуу одоо нөгөө нэг ээжүүд ч хүмүүстээ гэртээ хараад суугаад те ажил хийдгүү бас тэнд бол асуудал нийгэм сэтгэл зүйн асуудлууд маш их байгаад байдаг, хэрэгцээ байгаад байдаг. Тэгэхээр тэнд яасан бэхээр залуу ээжүүдийнхэн дэмжих бүлэг нь одоо бүр өөрсдөө тийм бизнестэй болцсон те би чаддаг зүйлээ заагаад өгсөн. Тэгээд нөгөө нэг гар урлал янз бүрийн декубаж энтрээр юм хийгээд тэрийг нэг хүртэ нийлүүлээ. За тэгээд нөгөө торт бас хийгээд тэрийг одоо гэдэг нь те сумандаа ингээ борлуулад явж байгаа бас тиймэрхүү одоо чадахчих боломжийг олгоснороо тэд нар заавал нэг одоо гэдэг нь те хүн ажилд орохыг ажлын байр бий болохыг хүлээгээд байхгүйгээр өөрсдөө бас ажлын байраа бий болгож байгаа тэр зүйлүүд бол бас олон юмнууд дээр байгаа л та. Нэгдсэн болон хүн амын сүнсгийн газар хамтарч хэрэгжүүлж байгаа энэ төсөл зур магадгүй үнэхээр залуучууд дээр боломжийг олгохоос гадна түрүүний бидний ярианыхын дурсан бидний нэг уламжлалт юу байна залуучуудыг ингэдэг тэр уламжлалт сэтгхүүд нийгмийн сэтгхүүд нөлөөлөх тэр нөлөөл байна уу энэ хөтөлбөрийн хүрээнд. Тэгээ ерөнхийдөө нийгмийн юг одоо өөрчлөн гэдэг бол маш одоо урт хугацааны зүйл шүү дээ тий. Тэгэхээр ямар ч байсан тодорхой хэмжээнд бол бид нөлөөлж чадж байгаа гэж үзэж байгаа. За тийм учраас сая одоо залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл явагдаж байгаа тий. Тэн дээр бол одоо бүх аймаг тий 21 аймагт бол залуучууд хөгжлийн төв байна гэдэг залт орж ирсэн мэлээ. Тэр бол бас бидний зүгээс маш их сайшаалтай. Тэгээд төрийн тогтолцоондоо ингээд хуулиндаа ороод ирж байна гэдэг маань энэ одоо төслийн тогтвортой байдал цаашаага одоо үргэлжлээд явах баталгаа болж ирж байгаа. Зөвхөн одоо юу гэдэг нь те нэг 4 жил хэрэгжээл тэгээд дуусчих биш те тогтвортойгоор одоо үргэлжлэх тэр арга зам нэгдэж байгаа гэж харж байгаа. Энэ залуучууд хөгжлийн тухай хуулийн төсөл хүн амын хөгжлийн хамгааллын бас ингээд гаргаад ингээд одоо хилцэгдэд явагдаж байна. Анхан шатнд бол хилцэгдэж л байгаа байна тийм ээ. Тэгэхээр ер нь залуучууд өөрсдөө энэ хуулийн төсөлд ямар саналыг оруулж байна? За залуучууд хөгжлийн төслийн хуулийн саналыг бол залуучууд хөгжлийн төвүүд бол ингээд одоо гэр бүл бүх залуучууд хөгжлийн газартайгаа хамтраад авж байгаа. За тэн дээрээс харж байгаа бол харьцангуй залуучууд бас тий энэ хууль хэтэрхий лозон шинжтэй биш байгаасаа тий энэ хууль яг нөгөө нэг яаж хэрэгжих хэн хэрэгжүүлэх тэр зүйл нь бүх одоо зүйлүүд нь тодорхой байгаасаа гэдэг тал дээр бол маш илүү их нухацтай хандж байгаа нь бол харагдсан. Тэгээ одоо жишээ нөгөө нэг хилцүүл хийгээд явж байхад одоо залуучууд зориулсан юутай байна хөрөнгө сантай байна гэлтэхээр тэн дээр одоо гэдэг улсын төсвөөс тэдний хувь одоо хөрөнгө оруулагч байгууллагаас тэдний хувьч гэдэг юм уу тийм тодорхой зүйл заагаагүй байх. Тэгэхээр ийм заагаагүй гэж дараа нь биднэрт одоо гэдэг тийм мөнгө байгаагүй учраас энэ хэрэгжээг гэж гэдэг ийм асуудал үүсвэж гэдэг юм уу залуучууд харьцангуй маш нухацтай хандж ийсэн нь бол харагдчихсэн ерөнхийдөө. Тэд энэ хэр санаачлах гаргаж нь өөр ямар санаачлах одоо хуулийн төсөлд энэ залуучуудын хөгжлийн тухай хуулинд байх ёстой гэдэг санал өгч байна. Одоо нөгөө хитэр бас нөгөө уян хатан байх талаас нэлээдгүй саналууд бас гарч илээсэн л да. Жишээ нь одоо нөгөө нэг ипотекийн зээл шүү дээ тий. Тэрийг бол ипотекийн зээл. Тэгэхээр тэрийг бол зөвхөн одоо юу гэдэг нь тий. Яагаад хашаа байшаа авах байгаа залуучууд, яагаад бүх залуучууд орон сууцнд амьдрна гэж хараад байгаа юм. Хашаа байшаа авах байгаа залуучуудад төрөөс яаж дэмжих юм, яагаад зээл олгож болохгүй юм ч гэдэг юм уу. Бүр яг одоо юу гэдэг нь тий. Яг яагаад ийм асуудал одоо юу гэдэг нь санаачлалууд гарч ийн гэхээр яг үнэхээр тийм байгаа шүү дээ тий. Залуучууд яг оролцоод одоо яг жинхнээсээ одоо юу гэдэг энд ингээ саналаа өгж байгаараа яг бодиттой тийм одоо хэрэгжиж болох үе хууль гараасаа гэсэн үднээс л ингэж тунхаглалын чанартай биш. Гол нь тунхаглалын чанартай биш хэрэгжиж болох үе одоо тэр залуучууд хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд одоо ямар нэгэн байдлаар тийм дэмжлэг заалтыг оруулсан бүр хуульчлаад батлаад өгсөн тийм бодит зүйлүүдийг боловсоод байдаг.
Ер нь залуучуудын идэх сонирхол ер нь хэр байх юм те? Би ингэж хөгжих ёстой, би ингэх ёстой хүсэл сонирхол. Магадгүй тэрийг өдөөх зүйл бас хэрэгтэй байх гэж бодож байна л да. Тийм идэвхжүүлэх те. Анхандаа бол залуучуудыг юу гэж харж байна гэхээр идэхгүй байна, санаачлахгүй байна, хийхгүй байна гэдэг. Тэр маань нөгөө нэг л бидний нөгөө түрүүний яриад байгаа уламжилт аргачлалаар байгаа байхгүй. Одоо нэг хуралц зөвлөгөөн чуулган болгоё. Тэгээд ярихад бол нөгөө нэг залуучуудыг ингээл юунд суугаад байгааг нь мэддэхгүй, ямар мэдээлэлтэй байгааг нь мэддэхгүй ингээл бүүнөр нь аваад ирдэг гэсэн тийм. Өөрт нь ямар хэрэгтэй, тэндээс юуг олж харахыг нэг ойлгомжгүй ч юм уу тийм. Тиймэрхүү зүйлүүдээр ингээ оролцдог ч юм уу, эсвэл одоо нэг тийм яг тэр залуучууд өөрт нь шингэх тэр зүйлүүд байхгүй байсан болвол одоо бол тэр залуучууд өөрсдөө хэрэгтэй юм байна. Одоо тэр ямар эр хүүрэг байдаг, бидэрт ямар боломж байгаа гэдгийг нь ойлгуулад, харуулад тэдэрт одоо суур мэдээллийг ингээд өгөөд ирэхээрээ сайн дураараа ингээ оролцдог болоод. Бид нар бол нөгөө нэг төвийн маань бас нэг тийм юу байгаа те зарчим байгаа. Бүх үйл ажиллагаа сайн дурын үндсэн дээр үндэл бүргүй явагддаг. Тийм үйл ажиллагааны бол гол нь сайн дурын үндсэн дээр оролцоход залуучууд маань өөртөө тэндээс хэрэгтэй зүйлээ олж авах зорилгоор ирж оролцдог. Тэн дээр идэх залуучууд идэх харагдана. Залуучууд өөрсдөө л оролцохгүй юм бол залуучуудын асуудлыг хэн нэгэн одоо юу гэдэг тийм төлөөлж шийдэх боломжгүй гэдгийг ерөнхийдөө харьцангуй залуучууд маань ухамсарлаж эхэлж байгаа гэж байна. Бид нар ярианыхын дурдах зөөрөх хэмлэн дээр гендерийн асуудал тийм ээ. Гэтэл бүсгүүчүүд маань, охтууд маань илүү оролцдог юм уу? Хөвгүүд, эрчүүд маань илүү оролцдог юм байна л дээ. Яг ингээ харахад юу гэх юм эмэгтэйчүүдийн идэх илүү байдаг бол эрчүүд нь одоо хойшоо суудаг. За магадгүй нөгөө тэр төрөө уламжлалт харьцан шалтгаалаад за айлын одоо тоогоо барих юм чи охиноныг сурах чи гэд хөвгүүдээ очдөг тийм байдал маш их байдаг шүү дээ. Тэгвэл яг энэ хөгжлийн асуудал дээр залуучуудын өөрийн идэвхтэй оролцоо гендер ярих юм бол ямар хөө байна л да. Ерөнхийдөө би бол харьцангуй тэнцвэртэй л гэж хэлнэ. Тий, бидний хөгжлийн төвийн бас нэг зорилт байгаа даа. Ер нь бол үндсэн 4 зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Амьдрах ухааны боловсрал олгох, эрүүл нөхөрч эрүүл мэндийн боловсрал олгох, гендер зөрчил хүчирхийллээс урьдчилан сэргийлэх. За тэгээ нөлөөллийн үйл ажиллагаануудаа тэр бодлого хөтөлбөртэй болох гэсэн үндсэн 4 зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулж идэг. За тэгээд нөгөө бидний энэ яг одоо бүр хүүхэд байхаас мэдээ орох цагаас эдийг хүртэл одоо өгж исэн хүмүүжил маань тийм байгаа байхгүй юу? Эрэгтэй хүүхэд буугаар тоглох хэвээр, эмэгтэй хүүхэд барбагаар тоглох хэвээр. Бүр яг энэ бол тэр гендерийн тэгш бус тэгш эрхийн одоо тэнцвэргүй байдлыг харагдуулдаг зүйлүүдийн тод одоо үндэс хөвшмөл ойлголт суурууд нь бол иймэрхүү зүйлүүдээс харагдаад байгаа. Одоо юу гэдэг нь те эрэгтэй хүн бол хаанч эрэгтэй хүүхдүүд бол хаанч бие аваа явчих чадна. Энэ хүүхдүүд бол боловсрал дээд боловсрал эзэмсгүй байсан ч яддаг юм уу те. Охтууд маань бол ингээд дээд боловсрал эзэмшүүлэх юм уу тиймэрхүү ойлголтууд бол байдаг. Энэ гендер суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх гендерийн тэгш байдлыг хангах талаар бол төвүүд маань бол байнгын одоо нэг зорилтын хоёронд үйл ажиллагааг тогтмол явуулж одоо мессеж мэдээлэл өгдөг байна. Энэ хөгжлийн төвд ажиллаж байгаа зохицуулагч тийм ээ нийгмийн ажилтнууд нь өөрсдөө ирхэн яаж боловсрдаг. Энэ төслийн хүрээнд та бүхэн яаж өөрсдөө юу сурч мэдэж аваа? За ер нь бол залуучуудын хөгжлийн ажилтнуудыг чадваржуулах сургалт гэж жилд 2 удаа болдог. За тэгээд нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сангийн одоо энэ залуучуудын хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч ер нь 7 хэрэгжүүлэгч агентлаг байдаг. Тэндээс бас иргэний боловсролын төв, Монголын үндэсний сүлжээ гэдэг. Энэ байгууллагуудын сургалт нөлөөллийн тэр сургалтууд нь бол орон нутгийн залуучуудыг бас залуучуудын зөвлөлөөс хамруулж оролцуулдаг байгаа. Оролцдог тэр чадварчдаг тэр сургалтуудын талаар бол залуучуудын хөгжлийн төвийн ажилтнууд хэрхэн чадах чад байгаа юм бэ? Тэр талаар бол мэдээж хүний эрх гэж юу юм бэ? Хүний эрхэд суурилсан. Хүний эрх суурилсан үйл ажиллагаа гэж юу яриад байгаа. За тэр гендерийн тэгш байдал, тэр маскулинити, эр гендер. За тэр одоо юу гэдэг нь одоо болж байгаа энэ сургалтууд маань бол мэдлэг төрөлхтний менежмент гэдэг бид өөрсдөө сургалтанд хамрагдаж идэг гэсэн үг үү тий? Жилд 1-2 удаа. Тэгээд өмнө нь бол залуучууд гэдэг асуудал бол төрийн бүтцэд байгаагүй шүү дээ тий. Одоо орж ирж байгаа. Тэр утгаараа бас яг залуучуудын хөгжлийн мэрэгчлэнүүд гэж яг үнэндээ бол байгаагүй гэж хэлж болох байхгүй. Яг одоо юу гэдэг нь те олон улсын стандартад нийцсэн ч гэдэм яг тэр нөө дэвшилтэд дараагаар ажиллах мэрэгчлэнүүд. Тэгэхээр яг энэ төслийн хүрээнд бас яг тийм мэрэгчлэнүүдийг баг багаар одоо те бэлдэх, тийм мэрэгчлэнүүдийг одоо боловсон хүчнүүдийг бэлдэх одоо нийгэмд одоо юу гэдэг нь те тийм хүмүүсийг ажиллах боломжийг хангах чиглэлээр бас илүү их ажиллаж байгаа. Тийм учраас бид нэр суралцж гин, одоо ч гэсэн суралцж гин, цаашид ч гэсэн ерөөхдөө бас суралцсан л гэсэн. Энэ төсөл хэдийн хугацаанд үргэлжлэх 2017 он хүртэл гэсэн байна л да. Магадгүй энэ төслийг одоо үргэлжлүүлэхийн тулд энэ залуучуудын хөгжлийн тухай хуулинд бид нар зүйл залтааруулах хөгжлийн төвөө байгуулах гэдэг юм санаанууд бол явагдаж байгаа юм байна. Яг төсөл хэдийн хүртэл
Ерөнхийдөө бол анх 2017 оны 3 сар хүртэл гэдэг зүйл бол байгаа. Тэгээд яг энэ төслийн анх яагаад Монгол Улсын засгийн газартай нүүбийн хүн амынсаа хамтарч хэрэгжүүлэх болсон юм бэ гэхээр энэ төслийг түрүү хэлсэнтэй ганц 4 жил хэрэгжээд одоо юу гэдэг нь тэгээд нураа дуунчих тийм тогтолцоо биш байгаасаа гэдэг үүднээс одоо төрийн бодлогод одоо залуучуудын асуудлыг оруулж ирэх зорилгоор одоо засгийн газартай хамтарч хэрэгжүүлсэн. За тэгээд одоо юу гэдэг нь 16 оноос залуучууд хөгжлийн төвийн ажилтнуудын цалингийн төрлөө шилжүүлэх юм уу? За одоо тэгээд баг багаар ингэж шилжүүлэх байсан. Гэхдээ яг бас энэ дээр дутагдaltaй асуудлууд гарч ирж байгаа л да. Одоо ч гэсэн залуучууд хөгжлийн төвийн ажилтнуудын нөгөө цалин одоо төрөөсөө шийдэгдэж чадаагүй байгаа ч юм уу төсвийн хүндрэлтэй байдлаас болоод гэхдээ одоо юу гэдэг нь те залуучууд гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар гээд те одоо төрийнхөө бүтцэд нэг хөл бүтээн агентлаг ороод ирлээ те. Тэгэхээр энэ бол бас нэг дэвшилтэл гэж үзэж байгаа. Тэгээд цаашдаа тий баг багаар тий ахиц дэвшил гарах. Тэгээд одоо бусад төсөл хэрэгжих байгаа 10 аймаг ч юм уу одоо хэрэгжиж байгаа энэ 11 аймгийн удирдлагууд маань бас салбар хороо гэж байдаг те. Одоо тэр салбар хорооны удирдлагууд маань бол энэ залуучуудын хөгжлийн төв одоо энэ бүтцийг бол цааш давж явах хэрэгтэй. За бүр боломжтой бол тэр сумдаа ингээд залуучуудын хөгжлийн төвийг байгуулъя гэсэн тэр эрэг талаас нэг олоод харсан байх жишээ нь. За баярлалаа их үзэгчдээ. Энэ цагт манай студид Өмнөг аймгийн залуучуудын хөгжлийн төвийн зохицуулагч Болор Эрдэнэ. За мөн Орхон аймгийн залуучуудын хөгжлийн төвийн нийгмийн ажилтан хавг сүрэнээр ажиллаж нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан болон Монгол Улсын засгийн газар хамтран хэрэгжүүлж байгаа төс хөтөлбөрийн талаар залуучууд хөгжлийн төвийн талаарх мэдээлэл үзэж та бүхэнд өглөө. За үнэхээр одоо улсын хурал дээр залуучуудын хөгжлийн тухай хууль өөрөөр хэлбэл залуучуудад чиглэсэн анхны хууль яригдж байгаа энэ цаг үеид үнэхээр энэ төсөл ямар үр дүнтэй байгаа юм. Цаашид Монгол Улсын одоо энэ төрийн бодлогод залуучуудынхаа хөгжлийг хэрхэн яаж дэмжих ёстой юм бэ гэдэг нь сан салаачхыг өдөөж чадсан амжилттай төсөл хэрэгжиж байгаа гэдэг мэдээллийг үзэж та бүхэнд өглөө. Ингээд урилга хүлээвч хүрэлцсэн та бүхэндээ их баярлалаа. Амжилт хүсье. Улам олон залуучуудыг хөгжүүлээрэй. За баярлалаа. Анхаарч үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа.